За ингээд энд аймгийн удирдлагууд, нутгийн удирдлагууд, за сумын одоо засаг дарга нар голчлон одоо оролцлоо. За ингэж оролцохдоо бол иргэдэд одоо хамгийн одоо тулгарч болцсохгүй тийм ээ. Тухайлбал одоо үерийн эрсдэл. За та бүхэн мэдж байгаа дэлхийн нийтээр одоо донслогч байгаа энэ газар хөдлөлтийн эрсдэл. Цаашлаад бид нар энэ ахын галт төмрөөс ахуулаад ер нь аливаа төрлийн эрсдлийг бууруулж яаж аюулгүй амьдрах орчныг одоо зохицлох вэ гэдэг дээр тодорхой саналууд хэлж, за үндэсний зөвлөлийн зүгээс мөн одоо аймгийн удирдлагуудад тодорхой шийдлүүдийг бас хэлж, зөвлөмжүүдийг өгж ингэж ажилласан. За та бүхэн мэдж байгаа бидний одоо ирээдүй болсон, хойч болсон үр хүүхдүүд аюулгүй орчинд одоо сурч, боловсрож амьдрч чадчихэв үү? Тэр хүүхдүүдийнхаа бид нар одоо аюулгүй байх, аюулгүй амьдрах ухааны тэр мэдлэгийг яаж дээшлүүлэх юм? Бид нар зөвхөн одоо эдийн засаг нийгмийн хөгжил ярихаасаа гадна аюулгүй байдлынхаа энэ төвшинг одоо дээшлүүлэх ийм шаардлага зайлшгүй байгаа. Тэгэхээр Дархан хотын хувьд бол мэдээж одоо болшгүй эрсдлүүд өндөр байна. Олон одоо эрсдлүүд дээр бид нар тулгарч ингэж ажиллаа. Гэхдээ аймгийн удирдлагууд бол бас харьцангуй одоо арга хэмжээнүүдийг авч тодорхой төсөв хөрөнгийг тусгаж ингэж одоо ажиллаж байгаа. Энийг бол одоо бас үндэсний зөвлөлийн ажлын албанаас сайшааж байгаа гэдгийг ингэж хэлье. За ингээд энэ үндэсний хороо маань бол ерөнхий сайд даргалдаг. За үндэсний хорооны гишүүд бол бүх одоо салбарын төрийн захиргааны байгууллагуудын сайд нар ордог. За энэ жишгээрээ бол ингээд орж байгаа. За энэ зөвлөлийн хамгийн гол онцлог бол иргэдтэйг нээлттэй байя гэж. Иргэдийнхээ үгийг сонсдог, иргэний нийгмийнхаа одоо байгууллагуудаас энэ бүрэлдэхүүндээ оруулж энэ зөвлөл дээр одоо авч ингэж ажиллах мөн одоо сайн дурын байгууллагууд те сайн дурын олон улсын байгууллага, сайн дурын дотоодын байгууллагууд эцэст иргэд өөрсдөө аюулаас аврагдах тэр чадварыг бий болгохын тулд бидний энэ оролцоог шийдвэр гаргах буюу төрийн байгууллагуудын төвшөнд иргэдэд оруулаад харилцан ярилцдаг энэ механизм за мөн хувийн хвшлийнхаа оролцоог хангадаг, хувийн хвшлийнхаа оролцоог бас нэмсэн ийм байдлаар одоо төр хувийн хвшлийнхаа хамтын ажиллагааг хөгжүүлсэн ийм одоо зорилгыг дэвшүүлж энэ зөвлөлийнхөө одоо дараа дараагийн ажлыг хийхээр төлөвлөж байна.